одоо баячуудын хорол гэж ярьдаг шүү дээ. Баячуудын тэр дүүрэгт өглөө 6 цагт 7 хоногт нэг удаа уулздаг юм байлээ. Тэгээд би Солонгост яг тэр үед бүр очно гэж өглөөс ирчээ байжсэн чинь гинт нөгөө арбайт гэдэг юм гараад ирдэг байхгүй. Дууд ингээл нөгөө арбайт захиалга байнгут өглөө зарим хүмүүс нь ингээл болж малчгууд гинт ажилтаа болчлаа гэдэг. Тийм үед хараад би очиж чадаагүй. Тэгсэн чинь энэ тэгтээ яг би Солонгосоор судлаад подкастуудын сонсоод номоо уншаад дэвтэр дээр хөтөлж эхлээ сурцсан. Ер нь бол одоо хэрэгжүүлээ эхэлсэн байсан. Тэгээд Монголд ирсэн чинь Монголд энэ одоо зохиосон хүн нь ирсэн байсан. Тэгээд энэ номны одоо хамгийн гол одоо миний майндыг өөрчилсөн юм юу вэ гэхээр насан туршийн мөрөдөл. Багш нь өчигдөр нэг кино үзсэн. The Son of Name гэсэн байсан шиг санаж байна нэр нь. Тэгээд тэр номд кинонд болохоор яасан бэ гэхээр еврей Варшаваас гэр бүлээрээ байжсэн хүү 12 настай хүү байсан. Тэгээд тэр хүү хийлч хүү байсан. Тэгээд аав нь юу яагаад тэр хөвлч хүүгээ Германы нэг айлд баян язгууртай айлд өгөөд тэгээд өөрсдийнх нь бас аюулнууд яг дайны үед дайн эхэлж явах үед маш аюултай болоод тэгээд тэр хүүгийн өөрийнхөө хүүтэй зэрэг өсгөөд тэр баян айл тэгэнгүүт Польшид бөмбөг бүрнэд аймаар болоод тэдний гэр бүл нь байх үгүй болоод тэг хүүн маш алдартай хийлч болоод маш том тоглолт зохион байгуулаад тоглолтод ирэх мөчөд тэр 12 настай том залуу болсон байсан л да 18 настай. Тэгээд тэр хийлч залуу алга болсон. Тэгээд тэр залуу 35 жилийн дараа олдсон. Гэтэл юу болсон бэ гэхээр тэр нөгөө нэг олцлогдоод гэр бүл нь бүгдээрээ одоо амин өгцснийг мэдсэн хүү хайж авж байгаа тэрийн тухай сургалаад тэгээд тэрийг нь еврейчүүд ингээд нөгөө бүх нас барагчдад зориулж дуу хийгээд тэгээд тэр хүү тэр еврейчүүдийн дунд очиж тэр одоо нэгсэн нэг дуугаар оршуулах ёслол хийж байгаа. Тэг өөрөө үнэхээр гайхалтай мэдрэмжтэй, гайхалтай төгөлдөр урч байсан. Тэгээд өөрийнхөө одоо тайсны амьдралыг орхисон байсан. Тэгээд 35 жилийн дараа нөгөө театртаа нөгөө үзэгчтэй тоглолт барьсан. Тэгээд тэр нь бол бүр ингээд нөгөө тэр хүнд мөнгөч сонирн биш, алга ташилтч сонирн биш, зөвхөн зүрх сэтгэлийнхэн тэр дуул сонирн байсан. Тэгээд яагаад багшны тэр киног энэ номтой холбож байгаа вэ гэхээр бид нар жишээлбэл тэгээ би багш нь бодож байгаа хэрэг. За би 35 жилийн дараа миний хүүхдүүд одоо Солонгост хийлийн ангид сурж байна, дууны ангид сурж байна. Миний мөрөдөл болохоор хүүхдүүдтэйгээ тоглолт хийх. Тэгээд 35 жилийн дараа би тэгвэл хүүхдүүдээ хийлээ тоглоход нь ээж нь одоо хөгшрүүгүйгээр багхан шиг хөгшрөө дуулах тийм охинтойгоо хамт дуэт дуулах тэхийн тулд би тэгвэл яах ёстой юм бэ 35 жилийн дараа би одоо бүр нэлээд мехицгээ бүр нөгөө нуруу мурууны юм болсон байхгүй тулд одоо 90 мөртэй 100 муутай гой уран бүтээлч зөндөөлөдөг тийм байхын тулд би яах ёстой вэ гэж өчигдөржингөө нөгөө кинонд ороод номонд ороод тэгээд одоо надад маш том юм мотивац болчихж байгаа байхгүй юу. Тэр шиг энэ ном болохоор яадаг вэ гэхээр дэвтэртэй тэр дэвтэр дээрээ би 30 жилийн дараа 50 жилийн дараа 70 жилийн дараа ямар байх вэ тэр өөрийнхөө тэр өндөрлгөөс бичих юм хэсэг бас энэ дээр байж байгаа. Тэгээ энэ номон дээр бол би VIP нөгөө суралцагч нартай бол энэ нэлийн хамт ажилладаг ном маань юу вэ гэхээр энэ нэг